өөрийгөө танилцуулахад эрүүл мэндийн нийгмийн ажилтан за 2011 оноос хойш их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийгмийн ажилтнаар ажилласан. Тэгээд намайг урьж оролцуулахдаа өөрийнхөө туршлагаас хаваалцаарай гэж хэлсэн учраас би яг эмнэлэгт нийгмийн ажилтнаар ажиллах хугацаанд яг юу хийсэн, ямар одоо үйлчлэг үзүүлдгийг, юу тулгамдаад байгаа талаараа хуваалцахаар бэлдэж ирсэн байгаа. Тэгэхээр анх эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллахад бол манайд өмнө нь ерөөсөө нийгмийн ажилд ажиллаж байгаагүй манай эмнэлэгт. Тэгэхээр эмнэлгийн ажилчдаа нийгмийн ажлын үйлчлэг гэж юу юм? Нийгэм сэтгэл зүйн асуудал гэж юу юм? Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй, хүчирхийлэлд өртсөн хохирогч, за даван туулагчтай хэрхэн ажиллах вэ гэдэг талаар эмнэлгийн мэргэжилтнүүдэд ойлголт өгөх, за сургууль сурчлагын ажлуудыг эхний 3 жилд бол тасралтгүй байсан байгаа. За энэ ч одоо ажлын хүрээнд бол манай эмнэлгийн мэргэжилтнүүд бол мэдээж нийгмийн ажил гэдэг мэргэжлийн талаар маш сайн ойлголттой болсон. За үүний хүрээнд тухай манай эмнэлэгт хүрэлцэн ирсэн өсвөр үеийн клиник, өсвөр үеийн одоо жирэмслэлт өсвөр үеийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод нийгмийн сэтгэл зүйн үйлчилгээ маань маш амжилттай хүрч энэ маань цаашаа ингэ тасралтгүй үзүүлж байгаа. Тэгэхээр дараагийн нэг бүлэг нь болохоор нийгмийн ажилд маань юу гэдэг вэ гэхээр мэдээж хэрэг урт хугацаанд ялангуяа хорт тавдрын эмчилгээ хийгдэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй болон бусад одоо диализ эмчилгээ хийж байгаа хүнд өвчтөй хүүхдүүдийн нийгмийн одоо тулгымцсан асуудлыг хэрэгцээг үнэлэх, тэдэнд боловсролын үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, өөр ямар үйлчилгээ тулгамдж байгаа үйлчилгээг нэн илрүүлэх тэр талаар нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлдэг байгаа. Тэгэхээр цаашид бол энэ үйлчилгээ бол мэдээж хэрэг бус бүх эмнэлгүүдэд хэрэгжнээ одоо түгээн дэлгэрэх болоо гэж бас найдаж байна. Тийм. Тэгээд дараагийн нэг бидний нийгмийн ажилтнуудын маань эмнэлгийн нийгмийн ажилтны голчлон ажилдаг кейсүүд гэх юм бол мэдээж хэрэг няра болон төрөх үеийн нийгмийн ажлын одоо нийгэм сэтгэл асуудалтай үйлчлэгчдэд тусламж үзүүлэх үйлчилгээ байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас манай нийгмийн ажилтнууд, эмнэлгийн нийгмийн ажилтнууд бол мэдээж сайн ажилладаг байгаа. Тэгэхээр тулгымцсан асуудлууд гэх юм бол маш олон тулгымцсан асуудал байдаг. Яг тэгэхээр яг эрүүл мэндийн салбарын хувьд гэх юм бол нийгмийн ажилтан яг нэг юм гадны өөр мэргэжилтэн шиг байдаг. Яг тэгэхээр нийгмийн ажилтан энэ чинь эмнэлгийн мэргэжилт юм уу биш юм уу гэдэг. Тэгэхээр энэ тал дээр бол маш их олон асуудалтай тулгамдж идэг. Ямар одоо наад зах нь эрүүл мэндийн хуулиндаа ч юм уу нийгмийн эрүүл мэндийн тухай хуулиндаа яг эрүүл мэндийн нийгмийн ажлын үйлчилгээ гэж юу юм? Яг ямар үйлчилгээ үзүүлэх юм? За нийгмийн ажлын үйлчилгээний үн өртгөн нь юу юм гэдэг юм уу? Тэр талаарх ямар ч одоо бодлогын баримтчүүдэд тусгагдаагүй учраас нэг тийм сайн дурын үйлчилгээ чиг явдаг нэг салбартай одоо нэг завсрын юм үйлчилгээ шиг явдаг. Энэ нь бол маш их тулгымцсан асуудал байдаг. Бусад одоо эрүүл мэндийн салбарын биш одоо боловсролын болон гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн төвийн хүүхд хамгааллын салбарын нийгмийн ажилтнуудтайгаа харьцуулахад бол манай салбар арай залуу, дээрэс нь хөгжиж яваа. Бусад одоо чиглэл хүүхд гэр бүл хөгжлийн чиглэлийн салбарынхан бол маш сайн ингээ хамтын ажиллагаатай хоорондоо эв нэгдэлтэй холбоотой ажилладаг бол манайх бол арай бас өөр чиглэл яваад байгаа. Тэгэхээр энэ тал дээр хоошдоо илүү хамтан ажиллах, дээрэс нь бодлогын баримтчгүүдэд тусгагдах болов гэж найдаж байна. За баярлалаа. Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.